Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Орхон аймгийн Төв замыг хаана ингэхдээ өглөөний 10 цагаас оройн 18 цаг хүртэл холбооны уулзуураас амрын талбай хүртэл зам хаах юм. Тус өдөр Орхон аймгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид зохицуулалт хийхээс гадна эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарал болгоомжтой гадуур авч явах шаардлагатай байгааг замын цагдаагийн тасгаас хэлж байна. За тэгэхээр 6 сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн захиргаанаас холбооны уулзуураас захиргааны уулзуур хүртэлх энэхүү зам зорчих хэсгийг хааж автомашингүй гутмыг энэхүү өдөр бий болгон. За энэхүү өдрийн арга хэмжээ нь бол үндсэндээ өглөө 10 цагаас оройн 18 цагийн хооронд болно. За энэ дунд бол мэдээж 3 дугаар микро 4 дугаар микрийн иргэдийн зорчих хэсэг рүү ордог гол туслах замууд нийлдэг энэхүү хэсгүүд байгаа. За энэхүү хэсгүүд бол тэр бол мэдээж манай аль багш нар ажиллаж хөдөлгөөн зохион байгуулалт нар бол ажиллана. За тэгэхээр нөгөөд тэрхүү иргэд бол тэр хороолоос гарах боломжгүй өгөөд боломжтой ондоо зорчих хэсгийг гарцыг сонгоод бүрэн хөдөлгөөнөөр зориулж бүрэн боломжтой. Тэгэхээр ер нь энэ дээр бол аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч тэр захим сайтуудаас ч тэр яг энэлийн мэдээлүүд тавигдж байгаа учраас иргэдээр бол ямар нэгэн хүндрэлтэй бишэлтэй зүйл үүсэхгүй байх гэж бодож байгаа. Урд өмнө ч гэсэн яг энэхүү арга хэмжээ жил болгоныг явуулдаг учраас иргэд ч гэсэн энэ дээр бол мэдээлэлтэй байгаа. За нөгөө талаар төргөний болон шуурхай албаны автомашинууд хэрхэн яаж явах вэ гэдээ бас зарим нэг иргэд асууж ирсэн тийм тохиолдол байсан. Тэгэхээр ерөнхийдөө шуурхай албаны автомашинууд бол яг энэхүү хязгаарлалтын бүс дотор чөлөөтэй хөдөлгөөнд орсон боломжтой. Зөвхөн дуудлага мэдээлэлтэй үедээ л оролцсон. Дуудлага мэдээлэлгүй үед бол энэ хязгаарлалтын бүс рүү орох бол хориотож ирэл. Хүүхдийн баярын арга хэмжээ өглөөний 11 цагаас эхлэн үргэлжлүүлэн энэ хичээлийн жилд амжилттай суралцсан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд баярын концертоо тоглох юм. Мөн олон төрөлт спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдахыг албаны их сурвалж мэдээллээ. Энэ удаад амрын талбайд нэгдсэн арга хэмжээ 11 цагт эхэлнэ. За энэ үеэр бол замыг хаана үүсгэний төвөөс амрын талбай хүртэл замын хөдөлгөөн хаагдж энэ үеэр худалдаа үйлчилгээ зэрэг ажил явагдана. За энэ талбай дээр 18 цаг хүртэл үйл ажиллагаа явна. За хүүхдийн нэгдсэн нээлт буюу хүүхдийн баярын нээлт буюу нэгдсэн тоглолтын арга хэмжээ 11 цагт эхэлнэ. За энэ удаад бид нар бас хүүхэд хөгжил оролцоо нэгдсэн 4 сарын аяны маань хүрээнд байхаар бодож энэ удаагийн хүүхдийн баярын урлагийн арга хэмжээг хүүхэд бүхэн оролцсон хүүхэд бүхэн эрхийг хангагдсан байдлаар зохион байгуулахаар сценаар төлөвлөгөө гаргасан. За юу гэхээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд энэ хичээлийн жилд сурсан мэдсэн хүүхд хөгжлийн ажлаар амжилттай хүүхдүүдээ зэрэг маасны урлаг уран сайхныг эзэмшүүлж авиасын нээсэн сургуулиудын бүх хүүхдүүдийн тоглолтыг тайзнаа тавихаар ингээд бэлтгэл ажил хийгдэж явж байна. Энэ жилийн хүүхдийн баярын арга хэмжээ амрын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд болно. Тус өдөр 500 хүүхдийн найрал дуу их шиглэх юм.